За Aptas Mongolia-гийн weekly техник шинжилгээ халтан дээр 7 хоног болго явагдана гэсэн. За өнгөрсөн 7 хоногт тодорхой Штаньол mas анализаа хүргэж юмцсэнгүү. За энэ 7 хоногийн өнөөдөр 5 сарын 23 дахь өдөр тэгээд энэ 7 хоногт ер нь ханш яаж хөдөлгөөр байна. 7 хоногийн нэгт ер нь бол юг техникэл шинжилгээг нэгт хэдхэн шиг харж агаад 2 дахь 5 дахь хооронд ер нь ханш ямар шуухан хөдөлгөөнүүдийг гаргах боломжтой вэ гэдгийг анализ хийгээд 2 дахь эсвэл 3 дахьд хүргэж байя гэж ярьсан байгаа. Пим бол илүү нэг одоо ханш манипуляц хөдөлгөөнөөс илүү одоо сэргийлээд яг юм нэг чигийн хөдөлгөөнийг барьж авах зорилгоор ханшаа барьж шинэ жилийн гэсэн нэг тийм дүгнэлтэнд бол хүрсэн байгаа. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногт юу болж байгаа гэхээр ханш маань 2-7 хоногийн өмнөх өсөлтийн лаг бүтэн биеэр доошогоо эвдлээд гэхдээ лоуцгийг эвдэж чадахгүйгээр дэшегээ хаяг эвдснээр эвдэд доошогоо их битээ хаагдсанаар л өндөрсөн байгаа. За тэгэхээр энэ 7 хоногийн нэгтгэд 2 дахь ханш яаж хөдөлсөн бэ гэхээр их биеийнхаа нэг ойролцоо 40-50 трест хийгээд өчтөрөөрөө ерөөхдөө нэлээд хүчтэй импульстэйгээр доошоо орж ирээд бүр одоо нэг бидний өмнөх 27 хоногийн өмнөх weekly analysis дээр ярьж ирсэн бүс рүү бол орж ирсэн байгаа. Тэгэхээр энд харагдаж байгаа улаан кендл буюу 3 сарын 26-ны хайцыг нь 4522 доошоо лоуцыг нь 4383 гэсэн кендл энэ рейнж дээр буюу темат зон дээр орж ирээд ханшаал одоо итгэвтэйгээр ширнэ бол унахтын нэг юм импульстэйгээр үргэлжлээд явж байна. За цагаа жижигрүүлээд харах юм бол биднэрт өнгөрсөн 7 хоногт юу гэж ярьжсэн одоо энэ 7 хоногийн эхэлж байхад 2-7 хоногийн өмнө эхэлж байхад юу гэж ярьжсэн бэ гэхэлэр ханш энэ бүс рүүгээ ер нь бол одоо энд байгаа ловыг ерөнхийдөө аваад тэгээд дэшегээ дахиад импульс орж ирээд дэшегээ 4893 гэдэг ханш руу бол хүчтэй орж ирнэ гэж бол таамаглажсэн бол тухайн ханшин дээр хүрч чадахгүйгээр энэ байсан rejection zone-ыг respect хийгээд доошогоо бол хүчтэй импульс бол орж ирсэн байгаад байна. За тэгэхээр энэ ч биднэрт нэг юм дайтахан паттерн бол гаргаад өгсөн байсан. Тэр бол харж байгаа тодорхой хэмжээнд фейлийг бол орж чадсан байна. Одоо энэ уналтын маань төгсгөл хаана ирээд зогсох вэ гэдэг нэг асуулт талтай байгаа. Тэгэхээр энийг бол ойролцоогоор энэ саяны нэг daily lander ярьж ирсэн энэ бүсийнхаа аль нэг хэсгээр орж ирээд бол exhaust хийгээд цогсголоо гэж бол хараад байна. Тэгтээ бол яг бол одоо тренд эсрэг юм ярьж байгаа учраас бас яг итгэлтэй бол магадлал жоохон багтаа байна гэж хараад байна. Яа тэгэхээр энэ эсгийн хөдөлгөөнийг бид нэр анхан ярихдаа impulse correction-ы дахиад жижиг correction тэгээд impulse орж ирээд ингэж бол юг бол анализыг бол харж ирсэн байна. Тэгэхээр энийг дуусгаагүй байна. Тэгэхээр ABC хөдөлгөөн стил одоо бидэрт идэвхтэй байгаад байна. Гэхдээ мэдээж жижиг цаг дээр бол энэ хүчтэй үнэтэй импульс явж байгаа учраас энийг бол дагаж арилжаанд орсон. Юу нь бол зүв байх. Гэхдээ энэчнээс одоо первый импульс орж ирэх юм асар хүчтэй импульс орж ирээд бидний дараач нөгөө харж ирсэн зэг дээр буюу ихний ээлжинд 4889 рүүгээ нэг шагаачаад тэгээд яг нөгөө нэг юм том унст маань ихсэх юм болоо гэдэг ийм анализтай байгаа. Твчиж нэг юм бүтэн structure буюу яг нэг юм зүв тавналт юм уу? Structure гэдэг маань өөрөө яг ханшийн бүтэц цаашаага хүчтэй явах хэсгийг бол тодорхойлдог. Зүйл бол structure өөрөө байгаа учраас ингэж нэг орж ирсний дараа бид нар энэ болтыг яг том импульс явна гэдгийг бол хүлээх бол хэрэгтэй. Гэхдээ ямар ч үсэн энэ 7 хоногт бол бидэрт нэгт хоёрдоход бол энэ онцтыг бол өгчлөө. Одоо бидэрт юу хийх ёстой гэхлээр энэ гарч ирсэн зоно ивтгүү эсвэл одоо үлдээд энд буцаж энэ жижиг structure shift орж ирэх нь гэдгийг бол хүлээх ёстой. Гэхдээ энэ бүтэц маань өөрөө одоо ивтгтээд буцаж үүсч чадахгүй байгаад юм бол энэ жижиг паттерн үүсээд одоо энэ шиг паттернууд үүсээд буцаад ингээд ороод ирэхийг бол үгүйсэхгүй. Тэгэхээр энэ 7 хоногийн үед бол харьцангуй ийм одоо нэг чиг дээр яг ингэнэ гэсэн магадлал өндөртэй бол арьсж авах болж авах хэцүү болчиход байна. За тэгээд нэг цаг руугаа бид нар шийдчихэд орох юм бол энд бол уналт дуусах ямар ч тийм
сонирхол ханшид бол байхгүй байна гэдгийг бол хэлээд байна. Яагаад тэгэхээр дөрвөн цэвэрг оролцоод харангууд энд бүтэц бол бүтнээрээ доошоогоо эвдсэн байгаа. Ингээд эвдсэн байгаа. Тэгэхээр магадгүй нэг инээс одоо rejection аваад эхлэх юм бол за энэ дээрээ зогслоо гэж тооцоолох юм бол энийхээ магадгүй нэг 50% ч юм уу эсвэл 30% ч юм уу орж ирээд буцаад дахиад энэ хөдөлгөөний өргөжлөх юм бол гэж ер нь бол таамаглаад байна. Тэгэхээр тэр structure ер нь яагаад чухал юм бэ гэхлээр та нэг юм тайлбарлаад өгөх юм бол impulse явна. Correction орж ирэхдээ бид нөгөө нэг Fibonacci ашиглаад 60 50 30 гэдэг цэгүүдийг ер нь бол ашиглаад байдаг. Тэгээд энэ structure correction байх юм бол дараачийн импульс явна гэж бол яг тэгэхээр ерөөсөө энэ хэсгийн сүлжөөнүүдийг бид нар яриад байгаа гэсэн. Гэхдээ энийг бид нар одоо том цаг дээр харж байгаа учраас жижиг цаг дээр шилжүүлээд харах юм бол энд ялгаахгүй дахиад жижиг хэмжээний structure-ууд ингээ явж идэг. Буцаад дахиад ийм хэмжээний structure-ууд үүсгэж явж идэг. Тэгэхээр эдийг бид нар том цаг дээр эхлээд доошо байна гэж харж байгаа учраас жижиг цагийн хөдөлгөөнүүдийг дотор нь дахиад structure shift хийж гэнэ үгүй юу гэдгийг бол хооронд нь холбож үзээд одоо энд магадгүй жишээ нь бид нэр харъя л да. Хай цагийг бид нар эвдэд ороод ирсэн. Тэгтэл энэ хөдөлгөөн маань өөрөө энэ хөдөлгөөний импульс болж таарч байхгүй. Энд structure shift хийгдлээгээд бид нар long орох юм бол одоо ingenious correction дээрээс нь бид нэр long орлоо гэж бодоход ийм хөдөлгөөнийг бол expect хийжсэн бос сэргээрээ бид нар энэ хөдөлгөөнийхөө correction байна гэдгийг бас хараад шокт орох төлөвшгөө бас ingenious cycle үүсгэж байсан. Гэтэл жижиг цагуудаа одоо буруу андуураад том цагуудтай холбож чадахгүй байгаа юм бол энэ хөдөлгөөнүүд маань одоо алдагдлал руу ер нь бол орооснаал гэж харж байгаа гэсэн. Тэгэхээр бид нэр энэ үнэлтийн өсөлтийн энэ өсөлтийн correction-уудыг энд байна гэд анзаарах юм бол магадгүй ingenious дахиад энэ өсөлтийн маань correction энэ ABC үсэн байсан юм байна. Тэгээд дахиад нэг импульс байсан юм байна гэж хараад тэгэнгүүт яагаад энэ үргэлжлэнэ гэдэг гэхэлэр энэ уналтын маань одоо correction буюу A, B, C гэдэг хөдөлгөөнүүд орж ирсний дараачаар энэ уналт явна гэж ер нь хараад байгаа гэсэн үг. Тэгэхээр long гэж яриад байгаа арилжаанууд маань ер нь энэтэй холбоотойгоор бүр энэ одоо 3 сарын 2-оос унсан уналтын correction-ууд маань ABC гэдэг хөдөлгөөнөөр бол дуусна гэдгийг дуусаад дахиад импульс явна гэдгийг бол харж ийн гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд одоогийн өнөөдрийн жишээ нь харах арилжаа юу байх вэ гэхлээр би магадгүй энэ нэг хайцыг энд үүсгэсэн лобос бас ер нь бол эвдэгдэх магадлал айгүй өндөр байна гэж харж байна. Тийм болохоор энэ дахиад 15 минут руу жижигрүүлээд харах юм бол энд үүсгэж байгаа бүтцүүд маань ямар нэгэн байдлаар одоо shift хийхийг бол үлээгдэх хэрэгтэй. Бид нар shift хийгдэн гэдэг маань high lower low одоо ерөнхийдөө доовот тохиолсны дараа одоо энд нэг юм high low үссэн ба шүү дээ. Structure-ууд тэгэхээр энэ бүтц магадгүй эвдэгдээд ороод ирэх юм бол ingenious correction орж ирсний дараа одоо энэ high-ыг liquidate хийгээд тэгээд доошоогоо онж орж ирэх юм болов гэдэг ийм хүлээлттэйгээр ер нь ярьж байгаа сетапуудаа бас харж байна гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд бүр тамаараа яах вэ? Энэ ханшиг одоо weekly candle-ыг би хувьдаа яаж хаагдах вэ гэдгийг бодоод үзэнгүүт энэ өнгөрсөн 3 сарын хугацаанд хаш бол ер нь бол range хөдөлгөөнтэй бол явсан байгаа. Яагаад range гэж байгаа гэхэлэр хэрвээ энэ уналтын correction энд дуусаад үргэлжлэх импульс нь байх ёстойсэн бол энэ candle бол надад гарч ирэхгүй байх байсан болов гэж харагдаж байна. Яагаад тэгэхээр энд бол ийм өсөлтийн candle орж ирээд хай цэгүүдийг эвдээд явцсан учраас би энийг бол харьцангуй ийм хүч суултай сэл талууд арай бага байна гэдгийг бол харж байгаа учраас энэ weekly candle надад энэ өмнөх талаа одоо өсөлтийн лааны нэг өмнө ярьжсэн зон руу шагаачаад нэг юм уцтай candle хаагах юм болоо гэж хүлээгээд. За энэ хавцанаас уцтай тийшээ их бин магадгүй энэс иймэрхүү candle ч юм уу хаагах юм бол энэ дараагийн 7 хоногоос эхлээд яг нөгөө ярьжсэн C хөдөлгөөний
сүйтлөөний гаргачаад тэгээд импульс орж эхлэх юм болоо гэж бол хараад байна гэсэн үг. Тэгэхээр ер нь ханш нэг юм миний хувьд бол сонг талдаа бол харагдаад байна. Гэхдээ энэ бол зүгээр магтлал яг хаагдсан дараа за инклетиклээ гэж хэлэхгүй болно. Одоо үгж байгаа датан дээр суурилж арилжаануудаа нэгэд трендний жижиг зайнуудад ашиг харамтлалаад явчихсан нь бол дээрх гэж бол харж байна. Тэгэхээр энэ зоонд ханш яг юу хийж чадах нь бид хийс харахыг бол хүлээж байна.